Анхаалаад байгаа таарханд баярлалаа. Хөтөлбөрөөр зочин цагаар үргэлжлүүлж байна. Студидтэй бид хуульч Бацайг үрж оролцуулаад байна. Өрөөлөөс нь баярлалаа. За баярлалаа тав хүн гэсэн. Тэгэхээр тав хүний зүгээс бас ялангуяа эхний ээлжинд иргэдийн эргэцсэн боловсрал мэдлэг нь ямар байна? Юу н хэдийн төрлийн судалгаа хийсэн гэсэн. Тэгээ би эхлээд яг энэ видеороо онцлмоор байна. Иргэд маань юу н хууль эргэцсэн мэдлэг нь хэрэгтэй байна. Мэдлэгтэй байж үт чинь тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаалах нэг тийм механизм болох байна. Тийм. За одоо хууль зүйн дотоодын хамнаас хийсэн 16 онд хийсэн судалгаа байж байгаа. Сүүлд бас манай энэ байгууллагаас хийсэн хөндлөнгийн судалгаанууд бол байгаа. Тэгэхээр тэдгээр судалгаагаар бол ер нь бол иргэдийн эрх зүйн чадах бол бас дунджаас доогуур байна гэсэн судалгаа бол гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ юугаар ингэж үзээд ирэх гэхээр одоо 16, 17, 18 онуудад шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоогоос бид харж болж байгаа. Жишээ нь 18 онд бол одоо 70 мянган орчим хэрэг 90 иргэн захиргааны шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа. Тэгээд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа иргэдээс та ямар нэг аль шатндаа ямар төрлийн хууль зүйн зөвлөгөө үйлчлэгийг хин нэгнээс авсан уу гэхэд бол 15 орчим хувь нь авсан байгаа. Тэгэхээр орнд 1500 орчим хүн юу иргэн бол авсан байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол эргээд нөгөө иргэдийн хууль зүйн тусалцаа авж байгаа хэлбэр бол бас бага барай 50% өрөхгүй шүү дээ тий дор хаяж дундаж хэмжээнд. За хоёрдугаарт бол энэ үйлчлэгээ хууль зүйн асуудал тохиолдоход эсэргээр одоо 100 хүний 70 нь ямар нэгэн байдлаар хууль зүйн тусалцаа үйлчлэгийг мэргэжлийн хүнээс аваагүй. Би өөрөөр үзмжээр ингээд ойлголтоор явсан гэдэг дүн шинжилгээ гарч ирээд байгаа. За бүр эргээд нэг сонирхолтой судалгааны дүн гарч ирэхээр манай байгууллагаас хийсэн сүүлд хийсэн судалгаагаар бол хууль зүйн кейс тохиолдвол та хамгийн их шууд хандаад тусламж авдаг хүн чи хинбэ гэхэд бол найз төхөд гэж одоо хариулт өгж ингэж сонирхолтой юм гарч ирээд байна л да. Тэгээд яг эцсийн бүлэгтээ энийг ингээд хараад нийтэд дүгнэлт бацах юм бол энэ судалгааны дүн бол өртөөсөөл боловсролын түвшин өндөрсөд ирэх тусмаа мэргэжлийн хүнд хандах хандлага нь илүү их өсөж байна. Боловсролын түвшин буураад ирэх тусмаа найз нөхөд ар гэр ойр дотны хүнээс авах хандлага нь бол ихсэж байна гэсэн судалгааны тайлбар гарсан байгаа. Тэгэхээр ер нь бол өнөөдөр энд Монгол улсад 5500 гаруй мэргэжлийн хууль зөвлөгөөлөгч нар хүчтэй холбоонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна те. Тэгэхээр энэ ч бол нэг хүн дунджаар хуваах юм бол хангалттай өсөлт байгаа байхгүй хүн амын тоондоо хуваах юм бол. Гэтэл энэ олон хүмүүс маань эргээд нөгөө хууль зүйн тусалцаа үйлчлэгээ авч чадахгүй байгаа те бараг 50-60 мянган хүнд одоо хурж үйлчж чадахгүй байна гэдэг бас нэг талын судалгаа гарч ирж байгаа. Хоёрдугаар энэ чинь зөвхөн шүүгээр шийдвэрлэгдсэн хэрэгүүдээр л ярьж байгаа тоо штэ. Шүүхтэр очихгүй байгаа те хоорондоо тохирж байгаа зогсож байгаа эвлэрж байгаа тоон үзүүлэлтүүд бол харьцангуй бас энэс өөр тоотой гарч ирэх байх. Тэгэхээр нийт бол ер нь бол сүүлийн жилүүдийн дунджаас хараад үзэх юм бол сүүлийн 3-4 жилд бол шүүхэд хандж байгаа иргэдийн тоо бол харьцангуй нэмэгдсэн байгаа. Бас тодорхой хуваар. Уг нь бол хуучин бол дундаж өсөлттэй ингэж явж исэн. Дундажтай байсан бол одоо л нэмэгдээл явж байгаа л. Ийм бас сонирхолтой дүр зураг харагдаад байна л да. Магадгүй тэдний шалтгаан зайхан нэгдүгээр мэдэхгүй гэсэн болж байгаа. Хоёрдугаар санхүү мөнгөтэй холбоотой байж болох уу? Болно. Бас энэ дээр судалгааны бид чиглэл гаргасан байгаа тийм. Одоо яг энэ хууль зүйн тусалцаа хүртэж чадахгүй байгаа иргэдээс ингээд яг наривчлаа судалгаа авах юм бол за ямар шалтгаанаар та хууль зүйн тусалцаа аваагүй гэхээр нэгдүгээр хаана хин таандахаа мэдэхгүй байсан гэж хариулж байгаа ихэнх хувь нь. Бараг 70 орчим хувь нь. За дараачих нь бол одоо зардал мөнгө юу сайн одоо хууль зөвлөгөөлөгч бид нар одоо хаанаас олохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан хууль зөвлөгөөлөгч нарт мэргэжлийг хандна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ яг аль нь сайн бэ гэдгийг бид нар олж чадахгүй байна гэж байгаа. Гуравдугаарх нь бол мэдээж таны саяны асуудал тэр өртөг зардалтай холбоотой асуудал те одоо юу гэдгийг одоо өөрийнх нь төсөөлж хийснээс өндөр байх ч юм уу гэдэг тийм асуудал бол юм гурван шалтгааны улмаас болоод бас хүртээмжийн асуудал бас ингээд тодорхой хязгаарт очиж зогсож байна л да. Тэгэхээр энэний эсрэг чиглэсэн арга хэмжээг бид дөрөгтэй авч хийхгүй бол ялангуяа иргэдийн боловсролын түвшин буюу хууль зүйн мэдлэг мэдээлэл одоо бага бах тусмаа альва нэг нөлөөнд орох магадлалтай маш олон үр дагавар байгаад байгаа шүү дээ. Дундаж одоо юу гэдгийг их хүн амынхан маань одоо дунджаас тийш өгн эрх зүйн мэдлэг өндөрт тодорхой хэмжээнд наацахын соёлоо ойлгодог те. Ийм байх юм бол нөгөө шийдвэр гаргах төвшөнд илүү хүчтэй оролцдог. Тэр хэмжээгээр гарч байгаа шийдвэрх бодтой болдог. Тийм одоо чиглэл рүү явнаа. Тэгэхээр одоо энэ бол бас одоо яг ягаад ч юм цаг үеийн асуудлаар энэ артистийн санал асуулгатай холбоотой ч бас сэдвийн нэг байгаа шүү дээ. Иргэд өөрсдөө ингээ яг шийдэж байгаа асуудлаа өөрөө нэг бүрчлэн уншаад за энэ зөв юм байна, буруу юм байна гэдээ ингээ ойлгоод саналаа очи идэвхтэй өгөөд зөвшөөрөхгүй байгаа бол зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлээ, зөвшөөрж байгаа илэрхийлээ те. Ингээд явах нь бол өөрөө иргэд бас иргэдийн эрх зүйн боловсролыг дээр анхаарч бас хөгжүүлэх энэ талаар бодлого баримтлах бас нэг том асуудлыг гарч ирж тавиад байгаа юм л да. Жишээ нь одоо мэргэжлийн үнээс зөвлөгөө аваагүй зүгээр одоо гэдэг найзаасаа тэстэй ихэд хар туслахаар л орж ирсэн үг шүү дээ. За тийм шүүхтлээ шүүх хурлд орлоо гэхэд гарах үр дүнс мэдээж хизээж эрг гарахгүй л үү.
мэргэжлийн хүн авснаас одоо илүү дээр гарна гэдэгт бол бас харьцангуй ойлголт. Аль болох мэргэжлийн хүн аваад одоо юу гэдэг цагдаа дээр очиход наацх нь тийм асуудал зөндөө байгаа шүү дээ. Хоорондоо найз нөхөд явж байгаад хоорондоо санаандгүй нэгнийгээ зогчдог. Тэгтэл нөгөө хоёр нь заа хоёлаа найзууд юм чинь ингээл ингээ салаад явдаг. Маргааш нөгөөдөр нь 7 хоног сарын дараа нөгөө найз нь гимт нөгөө биеийн муудаад имлэг твтдэг тийм ээ. За тэрнээс болж яасан яг санаатаа зохиогүй те. За одоо ингээд яах вэ гэхээр нөгөө цагдаа дуудангууд айж очингуудаа би хийсэн магаа хүлээждэг. Гэтэл нөгөө найз нь яг нөгөө найзынхаа зогсон цогцолтоос биш өөр гимтлээс болоод биеийн муудаад ингээд явдаг ч юм уу те. Ингээл маш олон юмнууд байна л да. Тэгээ тэр болгоныг манай иргэд мэдэхгүй байна. Тэгээ хоёрдугаар цагдаа шүүхээс дуудах юм уу, аливаа нэг хэрэг маргаанд оролцохдоо өрдөөсөө яаж оролцох уу, би ямар хэрэг идэх үү, юуг мэдүүлж болохгүй юу, юуг мэдүүлэх ёстой юм гэдгийг ингээд мэдэхгүй өөрөөрөө явчихаараа нөгөө нэг тухайн хүний ирэх ашиг сонирхол хөндөгдөөл байгаа л гэсэн үг шүү дээ. Эсрэг чиглэлд. Тэгэхээр тэр чиглэлийг л бид нар аль болох бага болох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр бол хамгийн чухал хийх ёстой шийдэл юу вэ гэхээр одоо энэ иргэдийн эрх зүйн боловсролыг авж байгаа сувгийг илүү их нэмэх, хүртээмжийг илүү оновчтой болгох, түргэн шуурга болгох л гарц байгаа юм л да. Тий. Тэгэхээр одоо шинэ хуулийн технологи гэдэг юм уу, баримт ч дижиталчлалч гэдэг юм одоо сүүлийн үед чи бүх юм цахим гэдэг хэлбэрт шилжээд энэ бол ашигладаг болчиход байна шүү дээ. Энэ бас бидэнд яг хуультай гэхээр ерөөхдөө иргэдэд бууж байгаагүй мэдхгүй. Миний хувьд бас жоохон багал буугаад байна. А гэхдээ энэ бол боломжтой зүйл болов уу гэж би асуух гэдэг л дээ. Яг одоо бид нар сүүлийн үед энэ хуулийн технологи суурилсан үйлчлэгээнүүдийг нэвтрүүлээд байгаа. Тэ жишээ нь одоо бид нар бол нэг скетчэстэй пинтик гэл зээлийн үйл ажиллагааг одоо хэн хизээ хүн очиод ганц товч дараал зээл авдаг байлаа гэж төсөөлөхгүй байлаа шүү дээ анх гарч ирж байгаа. Монголд бол одоо яг тийм шатантал явж байгаа. Ер нь бол яг хуулийн технологи гэдэг бол одоо иргэдийн авж байгаа эрх зүйн мэдээлэл, хэрэгтэй бичиг баримт, гэрээ, контракт, хуульчаас ганц нэг удаа асуугаад яваад ингээд асуугаад явах үйлчлэгээнүүдийг бүгдийг бид нар технологи суурилуулаад гар утасны аппликейшн болгож шийдчихнэ гэсэн үг. Тэгэхээр иргэн бол өдөөс юу гэдэг одоо манай хэрэгжүүлээд байгаа энэ хуулийн технологи суурилсан iLog одоо платформ бол өдөөсөө тэр асуудлыг шийдэх гэж зорж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр талбарт одоо мэргэжлийн зөвшөөрлөлтөө дэд шүгүүд бүртгэлтэй, хуульчтай холбоонд бүртгэлтэй, даатгалтай хуульчнаар орж ирээд иргэдэд одоо тухайн мэргэжсэн чиглэлээрээ иргэдэд асуултанд үн төлбөргүй хариулна. Гар утсандаа суулгах чинь гэсэн үг. Тэгээ шөнийн цагаар л утга учирыг асуугаад бичээд байхгүй бол бусад тохиолдолд 7 хоногийн 24 цаг баг хариулах боломжтойгоор бид шийдлийг оруулж ирж байгаа. Хоёрдугаар иргэд маань бас ингээд нөгөө заа бай цаанаас тэр асуудлаар зөвлөгөө авчих уу хаана тийм бичиг баримт байдаг вэ гэл одоо ч тэгэл юм бол бид нар Google хотод болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар хийхгүйгээр шууд бэлэн зөвлөгөө мэдээллүүдийн нэгдсэн юм нэг цонхны сан үүсгэж байгаа. Тэрэн дотор бол хэрэглэгч ороо за би нийгмийн даатгалаас хэдэн төгрөг авдаг үлээ. Ажлаас халагдвал би байгууллагаас тэтгэмж авах уу? Нийгмийн даатгалын газраас тэтгэмж авах уу те? Ингээл гэх мэтлэнгээр бүх зөвлөгөөнүүд аудио, видео, подкаст буюу хэлбэрээр ингээд дурын хэлбэрээр сонсоод өнгөө авдаг тэр боломжийг нээж өгч байгаа. Тэгээ энэ бол айгүй том суугалтай. Жишээ нь одоо ховдод байгаа, баян үлгээд байгаа, дорнотод байгаа манай иргэд маань зүгээр гар утснаа интернет оржуулах юм бол ороод хотод байгаа хуульчаас шууд өнгөө зөвлөгөө авчихна шүү дээ. Энэ чинь айгүй том бодтой өгөөж өгөхгүй юу. Тэгэхээр нэг хэрэг ингээд шийдвэрлэх гээд хот руу орж ирээ сайн өмгөөлөгчтэй уулзаал хайгаал тэгээд бөөн зардалч хэрэгт буудлын мөнгө айгүй ах トゥ хамаатан саддаа бараг хоноол явж байгаа шүү маргаан чинь. Тэгэхээр тэр зардлыг өрдөөс утасны цаанаас шийдчихнэ гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нөгөө цаг хугацаа орон зайнаас хамаарахгүйгээр хууль зүйн үйлчлэгээ хүртээмжтэй авдаг тийм боломжийг байна. Нэг бидний хэрэгэл сургая гэдэг нэг том юм асуудал руу шилжиж байна л да. Тэгэхээр энийг хийхэд тулд иргэд маань нөгөө уламжлалт үйлчлэгээгээ биш технологи суурилсан үйлчлэгээнд дасан зохицох одоо тийм асуудлууд бас их давхар яригдчихэж байгаа. Энэ одоо iLog гэсэн үү? iLog гэдэг. iLog бол бие хууль гэсэн үг байна. Энэ платформ маань одоо яг нэгдэд үйл ажиллагаа явж байгаа юм уу? Ерөнхийдөө иргэд маань ингээд ямар юугаар хандвал шууд орж болохоор байна. Одоо нэгдэд үйл ажиллагаа явуулж байгаа. Тий, одоо бид нар ч нэг 6 төрлийн үйлчлэгийг иргэдэд хууль зүйд хүргээд явъя гэдэг ингээд явагдаж явж байгаа. Одоо Android, Apple Store, App Store, Google Store дээр бол орцсон. Аппликейшн өөрөө үнэгүй, үйлчлэг нь үнэгүй, тийм ээ. Иргэд бол одоо ингээд үнэгүй татчих аваад үнэгүй ашиглаад явах боломж нэгтгэж байгаа. Тэгээ гол нь одоо энэ хуульчаас асуух гал ингээл оронгууд чинь цаана ингээл хитэн хуульж байгаа нь мэдээж хүн харагдахгүй шүү дээ. Одоо бид нар бол тэр аль болох одоо мараа 100 гаруй хуульч нэгдэд ороод ирсэн байна. Хуулийн бэрмих байна, хувь өмгөөлөгч байна те. Одоо юу гэдэг Монголын хуульчтай холбооны өмгөөлөгч нар гишүүнчлэлтэй, Монголын өмгөөлөгчтэй холбооны өмгөөлөгч нар байж байна. Тэгээ өрдөөсөө талбар бүрт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн бидний хуульчныг оруулж ирья. Тэд нар яг өөрийнх нь мэддэг дагнсан асуудлаараа иргэнд үнгүй зөвлөгөө өгөх.
Тий. Энэ бол айгүй чухал юм байхгүй. Тэртээ тэргүй Монголын хуульчтай холбооны гишүүн, өмгөөлөгчтэй холбооны гишүүн, өмгөөлөгч нар бүгдөө л поро боно буюу нийт тусдаа үйл ажиллагаа хийх явуулах үүрэгтэй. Хуулиараа тийм ээ. Тэгэхээр одоо нэг имгийн ч юм уу, нэг ихч ч юм уу, одоо нэг ах ч юм уу, нэг хүнээс нэг зөвлөгөө авал одоо манайх ингэсэн яах вэ гэл ингээл асуугаад нэг хүн нэг хуульч нэг иргэнд өнгөө зөвлөгөө өгдөг юм чинь айгүй том бас эргээд буян шүү дээ. Буйны ажил хийж байгаа. Тэгээ энэ технологи бид нар оруулах нэвтрүүлэл одоо 8 сараас бол үйл ажиллагааны хийхлүүл явж байна да. Тий. Иргэд бол айгүй хандж байгаа. Өдөрт баг ингээл 7-8 аймаг нийслэлээ оруулаад 100 гаруй хүмүүс бол банкын буцаар асуу юу аппликейшн асуу зөвлөгөө авч шүү дээ. Газраа эзэмжих гэсэн өнийг одоо яг хүсэлтэд яах вэ те гавал уурхаан лиценз байна энийг яаж шилжүүлэх вэ гэдэг ч юм уу гэрэлтэй цуслах гэсэн эсвэл намааг ингэж нөхөр манд дарамтлаад байна энэ гэр бүлийн хүчрхий мөн үг тэр болгон чи мэрэгжлийн хүн хуулийн хүрэн зөвлөгөө өгөх юм бол ядахта дараа нь тэр иргэнд учрах байсан эрсдлийг хаачиж байгаа байхгүй энэ л бодиттой бидний оруулж байгаа хөв нэмрэх юм одоо энэ нийгэмд оруулж байгаа. Үйлчлэл авж байгаа иргэдэд үнгүй үүдөө сайхан юм байна л да. Гэхдээ та бүхнээс нь тодорхой хэмжээний зардал тэр хүмүүсийн цаг цаа гарч байгаа хэрэг та бүхэн маань эргээд өөртөө буйны үйл ажиллагаа тарах гэдэг юм эсвэл. Тэг яг хөө зарим зүйл нь бол угаасаа буйны гэхээс илүүтэйгээр хуульчдын нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг гэж харах хэрэгтэй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиараа ч гэсэн хуульч маань тухайн жилдээ заавал тодорхой хэмжээний нийт тусдаа үйл ажиллагааг үнгүй хийх ёстой байгаа. Тэгэхээр тэр үүргийн хүрээнд хуульч нар нэгдэрч орж ирээд бидний энэ ILO гэдэг платформоор дамжуулаад иргэдэд одоо энэ үүргээ гүйцэтгээгээ нэгдээд ороод иж байгаа хамгийн том асуудал байхгүй. Одоо юу гэдгийг нэгдэж байгаа том чадамж гэсэн үг. Яг хуу зүгээр тусдаа юм компани салбар ашигтай ажиллах хэрэгтэй гэж бол бусад үйлчлэг нь бол байгаа. Төлбөртэй юу гэдэг жишээ нь одоо надад ингээл би нэг хүнтэй зээлийн тантай би зээлийн гэрээ хийгвэл хоёулаа зээлийн гэрээнээс агуур хайхгүй нь шүү дээ. Аялал руугаа татаж оронгуудаа зээлийн гэрээний бэлэн загвар дээр хоёулаа захимаар бөглөөл хөвлөл хариуцлагаар хоорондоо хийчихнэ гэсэн үг. Тий. Тэдрийг нь бол яг хаа тодорхой хэмжээний бага маш бага хэмжээний төлбөртэй бол иргэдэд санал болгож байгаа. Аюун нэг талаар бол иргэдэд бас за үнгүй мэдээлэл авчин тийм өөрсдөө зардлаа хийм чинь нэлээд том боломжтой харагдаад байна л дээ. Энэ маань ингээд цаашдаа реактив чигээр үргэлжлэл яваад байгаа юм. Тийм тэр чигээрээ үргэлжлэл явагдана. Дээрээс нь үнгүй үйлчлэгнүүд бол тэр чигээрээ үргэлжлэнэ. Одоо юу гэдэг зарим үйлчлэгнүүд одоо тийм байгаад шүү дээ. Эхлээд гарч ирэхдээ нэг үнгүй гарч ирчихээ. Явцын дунд ингээд хүнд бүрээд ирэнгүүт төлөвлөлтөө болчдөг. Манад бол тийм бол байхгүй ба. Бид анханасаа манай зорилго бол ухаалаг хэрэгцсэн үйлчлэгийг иргэн бүрт хүргэх зорилготой. Тэрний суур хоёр ойлголт бол зөвлөгөө мэдээллийг хинч үнгүй авах суур нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт хуульч өөрөө нэг нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиараа үн төлбөргүй үйл ажиллагаа явуулах боломжтой юм чинь яагаад тэрийг иргэдэд бид нар үн төлбөргүй очиод өгч болохгүй гэж. Тэр чинь бол хуульчаас нэг зардал гарахгүй шүү дээ. Гар утсандаа аппликейшнээ суулган завтай үедээ хариулчин, асуулт ирвэл чадах юм бол хариулчин те. Чадахгүй бол өшөө дараагийн хуульч нар хариулахад бэлэн байж байгаа. Тэгэхээр энэ бол эргээд хуульч талаасаа бол ямар ч тийм зардал мөнгө хэмнэсэн юм уу, тийм асуудал бол юу гаргасан тийм асуудал байхгүй. Эргээд магадгүй зүгээр энэ ингээд яванда олон иргэд ингээд асуудал авах, мэргэжлийн хуульчд асуудал шийдэгдээд явах юм бол ирээдүйд иргэдэд хууль зүйд учирж байгаа асуудал багасна. Хоёрдугаарт нөгөө шүүх цагдаа дээр очиод хэрэг үүсгэх асуудал багасна. Тийм ээ. Гуравдугаарт нөгөө өшөө эдийн засгийн хохирол үүсдэг, магадгүй одоо тэр эд хөрөнгөөсөө салдаг асуудал багасна. Одоо хүн залиулдаг асуудал бас багасна. Тэгэхээр эргээл эн чинь системийн хувьд бол дараагийн том үр дүнлэг хараад үзэх юм бол системийн хувьд бол айгүй ач холбогдолтой юм шийдэл байгаад байгаа. Тий. Одоо энэ жил болгон цагдаа дээр очиж байгаа өргөдөл гомдлын тав бүр тойм алталж байна. Тэгээд түрүүн биесэнтэй шүүхтэр бас ачаал нэмэгдээд байна. Тэгэхээр энэ бодит явдал буюу механик явдалтыг багасгах айгүй том л алхам болж хувирж байгаа л гэсэн үг. Зүгээр яг хөө бүр бизнес хийдэг те байнгын одоо ингээд хуульчийн зөвлөгөө хэрэгтэй хүмүүст бол бид тэр видео коллын үйлчлэгийг санал болгож байгаа. Тэр нь бол яг хөө төлбөртэй тусдаа бизнес хийж байгаа залуучууд нь өөрсдөө сонгоод явуучих боломжтой тийм үйлчлэгүүд бол байгаа. Хуульчийн үйлдэмж за хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа иргэдэд хүргэж байгаа хууль зүйн бүтээгдэхүүн үйлчлэгийн чиглэл чанар хүртээ хэмжээд бас нэг юм чиглэлийн үн ханшаас дотор орж байгаа шиг судалгаа хийгдэж байгаа. Тийм. Энэ дээр нь явах багш мэдээч хүн тодорхой хэмжээний үйлчлэг авахыг хүсхийн тулд тодорхой хэмжээний чанартай гэдэг юм хуульч хандчих байсан. Сайн хуульч хандчих байсан гэж ирмэлцэл байгаа. Тийм. За эхлээд наа чи ингээд сайн хуульчд хандъя гэхээр заавал огтор нөхцөл одоо манад хэрэгтэй болчиход байгаа байхгүй манай нийгэмд. Сайн хуульчийг хинээс асуух уу, хаанаас олох уу гэдэг. Тэгэхээр шууд уулзч чадахгүй болчиход тийм шүү дээ. Уг нь би бол боломж явах юм бол за энэ сайн хуульч гэдэг чинь энэ би эдрийн нэгэнтэй уулзахад л би хангалттай одоо өөрийнхөө хүссэн үр дүндээ хүрнэ гэж тооцох гэдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр яг тийм боломж байхгүй байгаа байхгүй юу? Сайн хуульчаа би эхлээд олох хэрэгтэй болчиход байгаа.
Тэгээ олчоо дараа нь би уулзсангуудаа нөгөө сайн хуульч надад таалагдахгүй л яах вэ? Тэгэхээр би нэг 2 дахь юм уу 3 дахь 4 дахь 5 дахь сайн хуульчийг бас хайх гэдэг байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид нар нөгөө нэг энэ систем хөвж шийдэж өгөхгүй бол бид нар болохгүй байгаа. А бид нар бол энэ технологи хувьд нэг яаж шийдэж өгч байгаа гэхээр одоо тухайн манай хуульч орж ирээд платформд орж ирээд иргэдэд асуултаа хариулангууд хэн илүү олон иргэдээс одоо лайк гэж яриад байгаа шүү дээ хүмүүс. Олон хоног авч чадах юм. Тэр нь дэшээ чагсаг гэж байгаа. Тийм ээ? Иргэнлэгтэй явна гэсэн. А хэн муу одоо олон хоног авч чадахгүй нөгөө зах зээлийн жамаараа гэдэг чинь доошоо ороод явдаг. Энийг бид нар одоо нэвтрүүлж орж ирж байгаа нэг гэсэн чухал байгаа. Тэгэхгүй бол одоо эн чинь нөгөө сайн хуульч гэдэг ойлгож одоо яг ингээд тайлбарлахаар харьцангуй болчиход байна шүү дээ. Олон хэрэгт яваад ялсныг шүүхэн шийдвэр гаргах сайн хуульч гэх үү. Эсвэл шүүхэн шүүхтэр өмгөөлөх хийхгүйгээр олон сайн зөв зөвлөгөө консалтинг өгсөн хуульчаа сайн хуульч гэж хэлэх юм уу? Эсвэл үнцүүлийн цэцдэр очиод тодорхой кейсийг нийтийн сайн сайхны төлөө өмгөөлөд явсан хүнийг сайн хуульч гэхээр одоо яг өнөөдөр манай тийм тогтсон ойлголт байхгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр бид нар энийг арай өөр төвшөнд гаргаж ирэхгүй бол болохгүй болчиход байгаа. Тэгэхээр тэрийг хэн тодорхойлж үнэлэх вэ гэхээр үйлчлэгээ авсан, харьцсан одоо иргэн л үнэлэхгүй бол өөр үнэлэх боломжгүй болчихдог байхгүй. За дээрээс нэмээд хэлэх юм бол нөгөө үйлчлэгээний зардал их жоохон өндөр байна, харьцангуй өндөр байна гэдэг юм тийм бол яригдчихэж байгаа. Сая иргэдээс авсан судалгаанууд дээр тэр 3 дахь үзүүлэлт байгаа даа шүү дээ. Ягаад та хуульч өмгөөлөгч юм уу эсвэл мэргэжлийн өндөр очиод ингээд уулзаа зөвлөгөө авч чадахгүй гэхээр одоо зардал нь өндөр учраас би очиж чадахгүй байна гэдэг юм тайлбарлаа. Тэгэхээр зардал өндөр байгаа нь бол одоо юу гэдэг энэ одоо яг хуулиараа хоригдсан юм зөрөөд байгаа юм бол байхгүй. А өнөөдөр хуульчууд дотоодгийн яамнаас гаргасан дундаж жишг тариф гэж байдаг байсан. Одоо тийм тэдэн дүүрний маргаан үүсгэх та өмгөөлөх гэж бол тэр дүнгийн чинь 10 хүртэлгүй өмгөөлөгч авна гэдэг ч юм уу те жишгэлцсэн. Одоо тэр нь байхгүй болсон байгаа даа. Тэгэхээр одоо юу гэдэг чөлөө зах зээл дээр шууд явагдаж байгаа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн бэрэн байх юм бол хуулийн бэрэн өөрийнхөө бодлого хүний нөөц салин өгж байгаа төлөвлөлөөд гарч байгаа зардлаа төлөвлөлөөд тэгээд орох орлогоо төлөвлөлөө нэг үн тогтоож байна. А хувийн хуульч нар бол бас нэг өөрийн гэсэн үн тогтоож байна тий. Гэхдээ энэ бас эргээд их харьцангуй ойлголт болчиход байгаа. Жишээ нь тухайн хуульч өмгөөлөгч нарт одоо юу гэдэг тогтцсон жишгээр өгж байгаа үнэлгээ хит багаар өгөх тохиолдол бас байгаа. Үнэхээр бүр багаар өгөх тохиолдож бас байна. Эсвэл хит өндөр өгөх тохиолдол байна. Тэгэхээр энэ бол үнийн үед бол жоохон харьцангуй байгаад байгаа учраас бас иргэд нөгөө нэг ямар хуульч дээр юм уу ямар хүн дээр очихоос хамаарат үн харилцаа адилангүй байгаа нь үнэн. Тэгэхээр бид нар бол энийг технологиуд яаж хийж өгч байгаа гэхээр өөртөөсөө бүх хүнээ бид нэг стандарт тавьж тогтооё. Тэр үнэ бол хязгаарч хөдлөхгүй тий гэдэг ч юм уу. Ийм стандартыг оруулж. За тэгээд энийг хүлээн зөвшөөрж байгаа манай хуульч нар өмгөөлөгч нар байх юм бол манад ороод ирээ. Хэдүүлээ хамтраад хийя. Бид нар нөхцөл байдлаас хамаарат юм уу эсвэл мөнгөний хэрэгцээ их байгаа үгүй байгаас хамаарат үн өөрчлөгддөг байж болохгүй. Тийм биз? Ийм байж болохгүй. Тийм учраас хэдүүлээ нэг л стандартаар явъя гэдэг. Тийм зарчмыг гаргаж ирээд явж байгаа. Технологийн хувьд бид нар шийдэж байгаа учраас харьцангуй ямтхан бүх юмудыг явуулах гэж зорж байгаа. Ер нь бол тий. Мэдээж бас нөгөө суур зардал гардаг тий юм юмуд байгаа учраас. Тэгэхээр ер нь бол явандаа манай үйлчлэгээ өөрөө нэг стандартны үн тарифтай болж тогтох байх л да. Одоо тэр замруу л явж ирэх гэж би хараад байгаа тий. Та бүхэнд одоо би ийм үйлчлэг үзүүлээ танай платформд нэгжээ гэсэн хуульч юу яах вэ? Тодорхой шаардлага байгаа. Тий, хуульч гэдэг чинь одоо хуульч хэрэгцсэн байдлын тухай хуулиараа бас нэг тодорхойлт байгаа шүү дээ, тий. Өмгөөлөгч гэдэг бол бас илүү бас өөр тодорхойлт байгаа. Өмгөөлөх эрхийн зөвшөөрлөө төлөөлөл авсан ч байдаг юм уу? Хуульчтай холбооны шалгалтандаа тэнцсэн. Улсын дээд шүүгт бүртгүүлээд шүүгт төлөөлөх эрхийн өмнөлгөө автсан. Мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан. Тэ ийм хүн чинь өмгөөлөгч хэрэг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм өмгөөлөхтэй аль бие усны тухайн чиглэлээр мэрэгсэн хариуцлагын даатгалтай ийм хүмүүс бол бид нар бүртгэж аваад нэгдсэн сургалтанд хамруулад платформд бол элсүүлж байгаа. Тий. Тэгэхээр яг нөгөө зарим хүмүүс ч юм бол өргөө таны асуусантай холбоотой тэр нөгөө хуульч гэж хинбэ өмгөөлөгч хинбэ гэдэг асуулт бас явагдсан шүү дээ манай судалгаан дээр чинь. Тэгэхээр тэрэн дээр асуусан чинь бас ер нь ихэнх судалгаа өгсөн хүмүүсийн бараг тал орчим хүм мэдхгүй гэж хариулт гарч ирсэн шүү дээ. Их сонь. Тий. Тэгэхээр яг бас зарим хүмүүс бол яг хуульч өмгөөлөгч хинбэ гэдгийг бол нөгөө яг үндсэн утгаар нь ойлгодог юм яг бүр мэдээлэл авах хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Бас хачиргалтай юм хариулт гарч. Тэгэхээр бидний баг буцаад нөгөө зах зээл үр өгөөж үн ханш үйлчлэгээ ярихаас илүү баг буцаад нөгөө ихний суурин дээр очих асуудал ч гэсэн зарим асуудал төр байгаа юм билээ. Хуульч гэж яг ямар хүнийг хилдгийг, юу хийдгийг, тэгээ өмгөөлөгч гэж хий, таны төлөө яагаад явах ёстой гэдэг ч юм уу. Тэр суур ойлголт боловсролыг бас давхарсаа өгж явж байхгүй бол
Одоо шийдвэр бүх нийтийн боловсрол олгох цахим хөтөлбөр гэж гэдэг юм. Одоо энэ цахимгүй юм байхгүй болох гэдэг юм л дээ. Ялангуяа тэгвэл эрх зүйн боловсролын олгодог тийм хөтөлбөр багтуул шаардлагатай юм шиг байна. Тэглгүй яах вэ? Бодлогын хувьд бол нэгдсэн тийм хөтөлбөр зорилт байж энэ ажиллаж явна шүү дээ. Би бол зүгээр энэ дээр нэг зүйл ярихад нөгөө сая 17 онд лөө 18 онд 16 онд манай Монгол Улсын засгийн газраас бүх нийтийн эрх зүйн боловсрол гэх хөтөлбөр баталсан шүү дээ. Тэгээ тэр хөтөлбөрийн хүрээнд бол бүх нийтэд эрх зүйн боловсрол олгох хэрэгцсэн хүтэж нарыг улсын хэмжээнд одоо гаргаж ажилуулах. За тэрүүгээрээ дамжуулаад одоо тэр мэдээлэл өгөх юм том одоо хөтөлбөр эхлээд явж байгаа. Тэр бол айгүй том ажил. Би бол одоо сүүлийн хууль зүйн салбарт хийгдэж байгаа томоохон ажлуудаа нэг гэвэл тэрийг хэлнэ. Тэрэн дотор бол байгаа юм. Бүх нийтийн эрх зүйн хөтөлбөрийг захимаар хүргэж болно гэсэн бас тийм зохицуулт байгаа юм. Тий. Тэгэхээр манад бол одоо юу гэдгийг хууль тогтоомжийн хувьд ч гэсэн засгийн газрын барьж байгаа баталсан хөтөлбөр журам бодлогын хувьд ч гэсэн бол суурь хөсөл байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ захим эрх зүйн боловсрол олох хөтөлбөрөө хуулийн салбарынх маань хурдан нэгдээд батлаад тэрнийхэн дагуу хэрэгжүүлэх юм бол хүртээмж бол айгүй өндөрсөн шүү дээ. Одоо Англи Америкийн сургуулиуд бүр IT-ийн хуулийн технологийн хуульч гэдэг анги хийж байна. IT lawyer. Зөв. Тэгээ хуульч нь байхаа болоо те. Гэх мэтлэнгээр. Тэгээ боловсрлоо зайнаас олгож байна. Тахим суудаг систем чинь болчихлоо шүү дээ. Одоо манай хуучны дээр нөгөө нэг боловсролын яам билүү зарим төрлийн байгууллагууд нөгөө баахан нөгөө багш нартай ном тараагаал ингээд аймагуд явуулдаг шүү дээ. Тэр чинь одоо бол айгүй их зардал ихтэй, өртөг ихтэй цаг хугацааг шаардсан ажлыг бол бүгдийг нь онлайн болгоод тий өөрийнх нь тэр багшийн бүртгэлтэй юм шийддэг болцсон. Тэгээд захим хэлбэрийн захим технологийн зарим минут бол айгүй тийм зардал мөнгө хэмсэн юмуд бол оновчтой юмуд бол байгаа. Жишээ нь одоо юу сүүлийн их санал асуулга явуулдаг болсон ба шүү дээ. Тий. Та энийг дэмжиж гин үгүй, тийм үгүй, алин дээр үгүй юу гэд. Одоо тунгуудахгүй заах захимаар биш. Тэгэхдээ ард нийтийн санал асуулга явуулах чинь зүйлийн өөрчлөлт гэж юм. Үүнийг магадгүй захимтай холбоод одоо шинэ таны жишээ нь танай платформ ч юм уу. Холбоотой гэж явахаар хууль эрх зүйн орчнуудэр нөхөр ямар хувь вэ? Одоо шинийг цахимаар явагдсан санал асуулгад хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал хуулиар ямар вэ? Зүгээр технологийн тийм боломж байдаг юм уу? Зардал хэмнэх гэж би асуугатай юм л та. Тий, тэглгүй байгаа. Сая чи одоо энэ нөгөө сонгуулийн зардалтаа баг дүүцхүүс хэмжээний зардлаар санал асуулга явуулах гэдэг нэгэд яригддаг шүү дээ. Яг хөө зүгээр манай улс миний мэдж байгаагаар манай энэ холбогдох байгууллагууд бол баг 10 гаруй жилийн өмнө энэ Эстоны захим засаглал гэдэг хөтөлбөр том явж байгаа шүү дээ. Эстон ч одоо бүх үйл ажиллагааг захимжуулсан санал асуулгаар хүртэл захимаар авдаг. Тэгээ энэ технологиг нь манай улс ч яваа судлаад ирээд бүх ингээд эрх зүйн бичиг баримтууд нь боловсруулагдаад бэлтгэгдсэн байгалаа байхгүй уг нь бол. Тэрийг бид нар тухайн үед нь хийгээд зүгээр явсан бол өнөөдөр бид нар энэ 10 хэдэн тэрбум төгрөг гаргаад үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийг асуух байсан уу үгүй байсан уу тийм ээ технологи бэлэн байсан бол бид нар өнөөдөр энийг хийх боломж нь бүрэн байгаа. Хууль зүйн хувьд гэх юм бол манад чинь тон гарын үсгийн тухай хууль гэдээ байж байгаа шүү дээ. Батлагдсан хэрэгжээд явж байгаа. Аж ахуй нэгжүүд бол баг бүгд хэрэгжилж байгаа. Татвар, тайлан, тендер, худалдаа авалтанд тон гарын үсгийг ашиглаж байна. Иргэдийн хувьд бол энэ бол хараахан бас ингэж яг хэрэглээнд бүр нэвтэрч чадахгүй байна л да. Тэгэхээр энэ юутай бас давхар холбоотой вэ гэхээр хууль тогтоох байгууллагаас тодорхой хэмжээний хуулийг санаачлаа зохицуулахаар гаргаж байгаа боловч эргээд нөгөө тухайн хууль нь өөрөө хэрэгжиж гин үү хэрэгжихгүй байна уу яагаад гацаад байна те гэдэг нөгөө эргээд хяналт шалгалт одоо мониторинг дээр илүү сайн бас давхар ажиллах юм шаардлага үүсэж байна л гэж би хараад байгаа. Хууль эрх зүйн орчин бэлэн байна, технологийн шийдлүүд нь бэлэн байна те. Яг тийх юм бол өнөөдөр манайхаас бараг бусад ихэнх улс орнуудад бол санал асуулга захимаар өгч байгаа шүү дээ. Нийслэлд бол зарим асуудлыг бид нар захимаар аваад байгаа шүү дээ иргэдээс тийм. Нөгөө баруун талтай авнаа явуулах уу, явуулахгүй юу? Баруун гар талтай авнаа явуулах уу, пүрүүс явуулах уу те. Одоо олон жил болцсон машин явуулах уу, замын хөдөлгөөний дүрмийг хаах авахгүй гүнгүүтэй. Одоо миний мэдхээр News сегментээр явж байгаа, Go-Go-өөр явж байгаа те. Том сайтуудаар явж байгаа шүү дээ. Гэтэл тэрний үр дүнг нийслэл хүлээж аваад зөвшөөрөд байгаа байхгүй юу? Тийм тэр нь одоо хууль эрх зүйн дээр үнэхээр тийм одоо төвчний үйлдэл байх боломжтой юм уу гэдгийг сонирм байгаа юм л та. Тий, одоогийн ард нийтийн санал асуулгын тухай хуулиар бол тийм зохицуулт бол байхгүй. Тэгээ ард нийтийн санал асуулгын тухай хууль чинь бол нөгөө төрийн гадаад болон дотоод асуудлыг шийдвэрлэхэд асуунаа. Дээрээс нь үндсэн хуулийн холбоотой нэмэлт өөрчлөлтийг асуунаа гэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр эн чинь бол нөгөө бүр нийтийн хүрээнд явагдах асуудал. Нийслэлээр бол зөвхөн нөгөө нийслэлийн тодорхой асуудлыг шийдэхин тулд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол яг удирдлага бол өөрөө аваад болж байна гэдэг, хүлээн зөвшөөрж байна гэдэг бол хэрэгжүүлээд авч байгаа гэдэг хүлээн зөвшөөрж байгаа хэлбэр. Яг тэрнтэй адилхан гэдэг ч юм уу жишээ нь манад иргэн болго одоо ийм бэлэн платформ байгаад, аппликейшн байгаад те төр өөрөө тэрийг хийгээд ингээд нэг товч тараал дэмжиж чинь дэмжихгүй гэдэг л ганцхан л одоо юм бичүүлж авах гээд байгаа шүү дээ. Санд асуулж үндсэндээ бол одоогийн явж байгаа үндсүүлийг дэмжиж чинь
дэмжихгүй гэдэг аль нэгийг чеклэн шүү дээ. Тэр ганцхан асуултыг асуухын тулд ийм хэмжээний зардал ирнэ. Дараагийн одоо эн чинь бол хууль нугам чинь санал асуулга үгээр зогсохгүй шүү дээ. Дараагийн санал асуулга төр бид нар технологио бэлтцсэн, холбогдсон, иргэдэд ойлгуулсан ингээд байж байгаа юм бол баг өдөр болгон санал асуулгыг уус нэрээ хошноор хэлэх юм бол тий боломж нь бүрдчихэж байгаа байхгүй юу? Тий. За баярлалаа үстэй манай студиуд хуульч Батсан ажил та бүхэнд бас ялангуяа сайхан нээлттэй гэдэг байгаа Найлаа гэдэг хууль зүйн зохицуулалтын үзүүлэх ухаалаг платформын талаар танилцууллаа. Эрийн танаас хуулийн мэдлэг хэрэгтэй бол энэ бас нэлээд боломжтой үүсгэх юм бол миний хувьд бас санагдлаа. Зөвлөл авсан баярлалаа. За баярлалаа.